Киноноос авдаг тэрхүү мэдрэмж. Зөвхөн зохиол эсвэл жүжиглэлтээс ирдэггүй. Заримдаа бидний сэтгэлийг хөдөлгөөх эрдэнэ мэд ганц өгүүлбэр. My name's Forrest Gump. Тэр мөчийг улам гэрэлтүүлэх гайхалтай аялгау хоёр нэгтгэхэд. Илүү гүн сэтгэгдэл үлдээдэг үлээ. Тэгвэл өнөөдөр дэлхийн шилдэг кинонуудын саундтрак болон кинон дээр гардаг амьдралын ухааныг агуулсан алтан иршиллүүдийг танилцуулах гэж байна. Чихвчээ зүгээд сонсоорой. Одоо эхэлцгээе. Джек Спароугийн Карибын тэнгисийн дэрэмжид. Ахмад Джек кинондоо ингэж хэлдэг. The only rules that really matter are these. What a man can do and what a man can't do. Энэ нь ертөнц ердөө хар цагаанаас бүрддэггүй. Харин өөрөө юу хийж чадах вэ гэдг нь хамгийн чухал. Өөрийнхөө амьдрах нь үнцэнтэй гэсэн утгыг харуулж байна. 21-р зууны Моцарт хийгддэг Ханс Зиммерийн төлөөлөл болох End Credits аялгау. Ахмад Джекийн царай харагдахад л эгшгэлдэг энэ аялгау бол үнэхээр мартагдагшгүй бүтээл юм. Дараагийн кино бол мөн л Ханс Зиммерийн аялгау болон сэтгэл хөдлөн мэдлэлүүдээр дүүрэн Dark Knight юм. Why do we force? So that we can learn. Альфред Брюс Уэйн хэлдэг энэ үг бидэнд ч гэсэн гүн утга санааг өгдөг. Алдаа бол төгсгөл биш, харин өсөж хөгжих боломж гэдгийг санах хэрэгтэй гэсэн үг юм. Ханс Зиммерийн бүтээлүүд маш олон тул энэ өчлөгний сүүлд болон 3 дахь бүтээлээр Гладиаторыг сонголоо. What we do in life echoes in eternity. Бидний үйлдэл ердөөл энэ мөчид биш, хойч үед минь нөлөөлдөг гэсэн утгатай. Этерхий хуваа хичээх болсон өнөө үед бидний зүр сэтгэлдээ тунгааж үзэх ёстой үг юм. Дараагийнх нь сорилт ба тэсвэр хатуучлалын бэлэгдэл болсон Рокки юм. 2006 оны Рокки Балбоа кинонд тэрэрхүүдээ ингэж хэлдэг. But it ain't about how hard you hit. It's about how hard you can get hit and keep moving forward. Амьдрал биднийг үргэлж шалгадагч, дахин босоод урагшлах нь жинхэнэ ялалт гэсэн мессежийг өгдөг. Хэцүү үедээ Рокки шиг сэтгэл зүйтэй байвал хичнээн сайхан байна. My mom always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get. Дараагийн кино бол Forrest Gump. Энэ бол Forrest Gump-ийн ээжийнх нь хэлсэн үг. Бидний амьдралч бас үүнтэй адил биш гэж юу? Юу тохиолдохыг мэдэхгүйч мөч бүртээ бүх хүчээр ажиллах нь чухал юм.
Алан Сильвестрийн төгөлдөр хуурын аялал болох Forrest Gump Suite нь энэ өршлөлтийг гайхалтай зохицож, Forrest Gump-ийн цагаан цайлган занг маш сайн илэрхийлсэн бүтээл юм. Миний хамгийн дуртай хөгжмийн зохиолч John Williams-ийн Star Wars киноны Theme Soundtrack. Jedi болон Sith-ийн тэмцлийг харуулсан энэ цувралыг мэдэхгүй хүн үгүй байх. Хамгийн алдартай эрсдэл болох хүч чамтай хамт байх болтугай нь Jedi нар бие биедээ амжилт хүсэхтэй хэлдэг үг боловч ямар ч сорилт тулгарсан өөрийнхөө замаар итгэлтэй алхаарай гэсэн утгатай. Үргэлжлүүлээ сонсцгоё. Дахиад нэг soundtrack. Мөн түүний бүтээл болох Harry Potter ба Azkaban-ы хоригдол. Happiness can be found even in the darkest of times. If one only remembers to turn on the light. Энэ нь ямар ч үед итгэл найдвараа алдахгүй байх нь чухал гэсэн утгатай юм. Шавшанкиас оргосон нь кинонд хэлсгэргээр хоригдсон Andy Dufresne итгэл найдвараа алдалгүй эргчлөө рүү тэмүүлж буй түүхийг өгүүлдэг. Тэрээр цөхрөнгөө барсан нөхцөл байдлад ч ингэж хэлдэг. Get busy living. You get busy dying. Ямар ч сонголт хийсэн эцэст нь амьдралаа хэрхэн авч явах нь биднээс л шалтгаална гэсэн гүн мессежийг өгч байна. Энгийн тлийг домын дэлгүүр ажиллаулдаг William Taker болон дэлхийд алдартай кино жүжигчин Anna Scott нар Лондоны нутгийн хийлд санамсаргүй учирч хайр дурлалд өмбөж буй тухай өгүүлэх романтик инэдмийн кино. Энэхүү ишлэл нь William-ийн найзууд аз жаргалын тухай ярилцаж байхад гардаг. Эцэст амьдралд санаанд оромгүй зүйлс тохиолдож байж л жинхэнэ аз жаргал ирдэг гэсэн утгатай. Эдгээр зураглалуудын ачаар энэхүү кинон зүгээр л нэг романтик инэдмээр зогсохгүй, хайр ба үнэн сэтгэлийн тухай гүнзгий мессежийг агуулсан бүтээлд тооцогддог. Хамгийн сүүлчийн кино бол Cinema Paradiso. Кинон дээр Alfredo Toto ингэж хэлдэг.
Өнгөрсөн үеийн сайхан мөчүүд үн цэнтэйч бид урагшаа алхах ёстой шүү дээ. Бидний амьдралч бас үргэлжлүүлэн гайхалтай түүхийг бичих болтугай гэж өрөөгд энэхүү бичлэгээ өндөрлөе. Өдийг хүртэл Movie Fan байлаа.